Сайн байцгаана уу бодлого заруусаа бэлгүн мэнчилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би усны зөв зохистой хэрэглээний талаар тайлбарлая гэж бодлоо. Ерөнхийдөө ус гэдэг зүйл нь бол хүний бие организмд маш их хэрэгтэй зүйл. Угаасаа хүний биеийн 60-70% нь ус гэж ярьдаг. Тэгээд ерөнхийдөө жирийн хүн өдөртөө 2.5 литр усыг биеэсээ ялгаруулж байдаг. Одоо шингэнээр бие засах эсвэл арьсаараа хөлөрөх ч юм уу тиймэрхүү аргаар 2.5 литр хүн өдөртөө хайдаг. Тийм болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн зөвлөгөөн дээр болохоор жирийн хүн 2 литр ус буюу одоо 2 литр шингэн өдөртөө уух хэрэгтэй. Тэгээд тэрнээсээ гадна үлдсэн одоо зүйл нь болохоор хүнсээр одоо ногоо идэх юм бол ногооны бас маш их хэмжээнд ус байдаг болохоор ерөнхийдөө ногоо сайн идээд явах юм бол 2 литр ус уухад хангалттай гэж заасан байдаг. Гэхдээ ерөнхийдөө энд давхар хэлэхэд энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж нь 2 литр ус гэдэг нь жирийн хүн гэхээр жирийн хүн гэж яг юу юм бэ гэхээр ерөнхийдөө нэг 60-70 кг-тай хүний тооцож байгаа бөгөөд тэр нь болохоор ямар ч тийм одоо ямар температурын ямар оронд байгаагаас шалтгаалаад одоо жишээлбэл халуун орны хүмүүс бол байн хөлөрч явдаг. Тийм болохоор тэрний хэмжээ шал ондоо байхад одоо 60-70-аас дээш килограммтай хүн бас тэгээ дээрээс нь одоо маш их хөдөлгөөний ажиж харддаг хүмүүс маш их илүү их хөлөрдөг. Тийм болохоор энэ 2 литр ус гэдэг бол зүгээр л нэг жирийн тийм заавар гэсэн үг. Гэхдээ одоо та бүхэнд яг доор нь сүүлд нь би бас яг ерөнхийдөө хэдэн килограммтай хүн хэрэг хэмжээний усыг ууж зохистой вэ гэсэн талаар бас тавтай тайлбарлая. Тэгээд ашрамт хэлэхэд одоо ингээд та бүхэн харж байгаа 2.5 литр зүгээр хүн жирийн хүн ялгаруулдаг. Тийм болохоор жишээлбэл одоо хүний тарих одоо хүний толгоонд усны хэмжээ 0.5% доош буухал юм бол хүнд тийм ам цангадаг тийм мэдрэмж төрдөг. Тийм болохоор ерөнхийдөө анзаарч байгаа хүний тарих болон хүний нервний систем бол уснаас маш их шаарддаг бөгөөд ам цанг 0.5% алдтал юм бол ам цангадаг тийм мэдрэмж төрдөг гэхээр бас маш их тийм мэдрэмжтэй байдаг гэсэн үг. Тэгээд тэрнээсээ гадна хүний биеийн усныхаа хэмжээ 3-аас дээш хувийг алдах юм бол ерөнхийдөө толгоо өвдөх, ядарсан юм шиг санагдах, эсвэл төвлөрөл муудах тиймэрхүү бүх юмнууд болохоор яг 3-аас дээш хувь алдахад бий болдог. Тийм болохоор ерөнхийдөө аль болох усныхаа хэмжээг зөв зохистой байлгах хэрэгтэй. Тэгээд тэрний эсрэг нь буюу одоо усны хэмжээ бага байж болохгүй юм байна, маш их хэмжээгээр уух хэрэгтэй юм байна гэж бас бодож болохгүй. Хүн ерөнхийдөө нөөцөж ууна гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл та одоо 2-3 цаг ерөөсөө ус уух гэж амжихгүй юм байна. Тийм болохоор одоо нэг 2-3 литрийг уучих юм бол болох юм байна гэж нөөцөж бүхэл өдрийнхөө усыг өглөө нь ч юм уу уух гэсэн тийм боломж бол ерөөсөө бас байдаггүй. Яагаад гэхээр хүний ходоод 1 цагийн дотор 0.5-аас 0.8 литр усыг л өөртөө шингээх чадвартай байдаг. Тэгэхээр одоо та 1 цагийн дотор 1 литрээс илүү их ус уух юм бол тэрнийх нь илүүцсэн зүгээр буцаар шууд хаягдах буюу гарах болно. Тийм болохоор ерөнхийдөө 1 цагт 0.5-аас 0.8 литр усыг ууж байвал зохистой гэсэн үг. Тэгээд тэрнээсээ гадна ус хэтрүүлж уух одоо усны хордлого гэж бас юм байдаг. Тэр нь болохоор хэрвээ та өдөрт 8-аас дээш литр усыг буюу одоо шингэнийг уух юм бол та усны хордлогод орно. Усны хордлого гэдэг нь юу юм бэ гэхээр та хэтэрхий их ус ууснараа тэр усыг буцаад гадагшлуулах хэрэг гарна. Одоо өөрөөр хэлбэл шингэнээр бие засна гэсэн үг. Тэр үедээ биенд хамаг эрдэс бодис микро шимт хичээлээ тэрүүгээр алддаг. Тэгснийхээ эцэст хүний арьс хуурайших одоо тэгээд эцэст нь эдис үхэх тиймэрхүү юм болдог болохоор тэр нь усны хордлого гэж ярьдаг. Тийм болохоор шимт хичээлээ алдахгүй тулд яг л зөв зохистойгоор 0.8 литрийг цагтаа уугаад явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээ одоо хэдэн литр ус юм уу эсвэл шингэн гэхээр би заавал ундаа эдгээр хэрэгтэй гэж бодохгүй. Яг тэгэхээр тэр нь маш их чихэр агуулдаг болохоор өөр янз янзын сөрөг нөлөө их байдаг. Тийм болохоор би одоо энэ дээр ингээд усны талаар ярих юм бол усны болон шингэний талаар ярих юм бол ногоон цай эсвэл жирийн ус ямар ч тийм калори байхгүй, ямар ч тийм нэмэлт элдв юм ороогүй юмны талаар ярьж байгаа гэсэн үг. За тэгээд жирийн хүн өдөртөө
жирийн хүн гэхээр одоо ямар ч спортоор хичээлдэггүй, жирийн ажил хийдэг. Жирийн ажил нь гэхээр нэг тийм маш их тийм хөдөлгөөн шаарддаггүй. Бас баг хэтэрхий баг хөдөлгөөн биш, яг нэг дундаж хүний хэмжээ гэх юм бол 55-аас 65 кг-тай хүн өдөрт 2 литрийг уул зүгээр байдаг. 65-аас 85 кг-тай нь болохоор 2.5 литрээс 3 литр уух хэрэгтэй байдаг. Тэгээд 85 кг-аас дээш жинтэй хүмүүс нь болохоор 3 литр ус дор хаяж уух хэрэгтэй гэж заасан байдаг. Тэгээд тэрнээсээ дээшээ 120 кг-аас дээш хүн, одоо 120 кг-тай хүн болвол ерөнхийдөө 4 литр уух хэрэгтэй гэж заасан байдаг. Харин спортоор хичээлдэг хүмүүс болохоор усныхаа хэмжээг бодохдоо маш тийм нэг хялбар том байдаг. Тэр нь болохоор та өөрийнхөө жинг 20 хуваахад хэдэн удаа хэд гарч байгаа тэрүүгээр ерөнхийдөө ус аваж болно. Өөрөөр хэлбэл 60 кг-тай хүн 60-ыг 20 хуваах юм бол 3 гэсэн үг. Тэгэхээр 60 кг-тай хүн 3 литр ус ерөнхийдөө уух хэрэгтэй. Тэрнээс анзаарч байгаа бах та жирийн хүн 60 кг-тай хүн 2 литр ус уух хэрэгтэй байхад спортоор хичээлдэг 60 кг-тай хүн 3 литр гэхээр 1 литр илүү уух хэрэгтэй болдог. Одоо тэгээд 80 кг-тай хүн 4 литр гэх юм уу. Гэхдээ энэ дээр анхаарах нэг зүйл байдаг. Гэхдээ 6 литрээс дээш ус уух хэрэггүй. Өөрөөр хэлбэл та 120 кг-тай хүн ч юм уу 130-40 кг-тай хүн одоо тэрийг 20 хуваахаар одоо 7-8 литр гарах бах. Тэр нь болохоор буцаад хэтрүүлсэн гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн бага нэг 2-3 литрээс эхлээд спортоор хичээлдэг хүмүүс дээр хамгийн дээд хэмжээ нь болохоор 6 литр байхад хангалттай байдаг. Тэгээд ерөнхийдөө усны гол үйлчилгээ бол яг юунд байд юм бэ гэхээр макро болон микро шимт хичээлийг уусгах ч үүрэгтэй. Тэр нь болохоор жишээлбэл одоо нүүрс ус, янз янзын эрдэс бодис, минерал, тэгээд янз янзын усан дуустдаг витаминуудыг уусгаад тээвэрлэх чадвартай байдаг. Тээвэрлэхдээ одоо яг хэрэгтэй эд эс рүү зөөх тийм үүрэгтэй. Тэгээд тээвэрлэхээс өөр тээвэрлэх бас нэг гол чанар нь болохоор хортой бодисыг бас биеэс гаргах тийм тээвэрлэх үүрэгтэй байдаг. Тэгээ одоо сүүлд нь одоо ярих юм бол яг усыг ямар савнд хийж авч явах хэрэгтэй байд юм бэ, зүгээр байд юм бэ гэх юм бол та усны хуванцар сав авахдаа анхаарах зүйл нь BPA болон DHP free гэж бичсэн байх хэрэгтэй байдаг. BPA нь юу юм бэ гэхээр BPA гэдэг нь bisphenol A гэдэг ийм молекул байдаг бөгөөд энэ нь хуванцар болон одоо полимер гэж ярьдаг. Тэрнийг үүсгэдэг материал гэсэн үг. Одоо энэ одоо цаашаага олон дахин уруулд орж полимер үүсгээд тэр нь тэгээ хуванцар болж үүсдэг. Хуванцар болдог. Гэтэл энэ нь болохоор ерөнхийдөө 2010 оноос хойш ерөнхийдөө маш их яригдаад байгаа зүйл. Энэ тентхийн судалгаанаас харж байхад хүмүүсийг үргүйдүүлдэг болгодог гэж ярьдаг. Тэгээд ерөнхийдөө 2015 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энийг маш их хяналтанд аваад байгаа тийм материал. Тийм болохоор ерөнхийдөө хүнсний зүйлээ хадгалах хуванцар савны ерөнхийдөө BPA-г болж эхэлж байгаа. Тэгээд 2012 оны судалгаанаас харж байхад Германы Бонн хотын их сургуулийн судалгаанаас харж байхад ямар ч байсан үргүйдэл үүсдэг гэдэг нь бол батлагдхаа болсон. Гэхдээ харин BPA гэдэг энэ зүйл нь болохоор хэрвээ савнаасаа буцаад ингээд ялгарч гарах юм бол ямар ч байсан дааварт ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Тэр нь батлагдсан. Тэр нөлөөнийхэн талаар яг ярих юм бол хамгийн гол юм нь эд эсийн кальцийн тээврийг төр зогсоодог. Одоо бүр зогсоохгүй, бүр зогсоох юм бол ерөнхийдөө хавдар эднэр болоо явчин. Гэхдээ тэгж айхтар яг бүр зогсоодоггүй. Гэхдээ төр зуур тэрний тээврийг зогсоодог буюу тэрнээсээ болоод уурганы бий болох уурганы одоо протеин синтезис гэж ярьдаг уурганы ажиллагааг тэрнээсээ болоод бас төр зогсоодог гэдэг нь батлагдсан. Тийм болохоор хүнсний бүтээгдэхүүн усч байсан, одоо хоолч байсан, хуванцар сав авахдаа BPA free гэснийг авах хэрэгтэй байдаг.
Тэгээд тэрнээсээ гадна бас нэг өөр юм нь болохоор энэ DHP гэж байдаг. Энэ болохоор diethyl hexyl phthalate гэдэг тийм молекул байдаг. Энэ молекул нь яг юунд хэрэгтэй юм гэхээр одоо хуванцар савыг ингээд полимерийг үүсгэж байхад энийг давхар нэмэлтээр оруулаад энэ нь болохоор яадаг юм бэ гэхээр тэр хуванцрыг уян хатан зөөлөн болгодог. Хатуу байдлаас нь гаргадаг. Өөрөөр хэлбэл хамгийн их хэрэглэгддэг нь болохоор хулдаас жишээлбэл хийхэд энэ материалыг нэмэлтээр хийдэг. Гэхдээ нэг сөрөг тал нь болохоор энэ материал нь болохоор полимертэйг уралд ордоггүй, зөвхөн нэмэлтээр зүгээр холигддог. Холигдно гэдэг нь яад юм бэ гэхээр одоо нарны тус одоо хит ягаан туяа ч юм уу эсвэл халуун байдал ч юм уу ямар нэгэн хитрхи тийм янз янзын нөлөө үзүүлэхэд энэ буцаа тэр хуванцраасаа ялгарч гарч ирдэг. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө элэг бөөр болон бас бус органд сөрөг нөлөөтэй гэдгийг батлагдсан. Тийм болохоор хүнсний зүйл хадгалагтаа бас л энэ DHP free гэсэн хуванцар савыг ашиглах хэрэгтэй. Одоо жишээлбэл та бүхэн анзаарсан байх би энэ савыг сүүлийн хэдэн сар маш их хэрэглээд байгаа. Энэ болохоор ерөнхийдөө Европын одоо олон төрлийн спортын брэндүүд бүгдээрээ оруулж ирдэг. Энэ сав нь ерөнхийдөө 2.2 литр багтаамжтай усаа хийчээд ажилдаа авч яваа завсраар ингээд цаг болгон ингээд нэг жоохон хэмжээгээр уугаад хахад ерөнхийдөө усныхаа хэмжээг хэрэг хууж байгаагаа анхаарахад маш амархан болдог. Би өдөртөө энэс жишээлбэл 2 удаа уучхад л ерөнхийдөө яг өөрийнхөө усны уух хэмжээг хангачаад байдаг. Тэгээ энэ дээрээс харж хахад бас л яг доотлолт нь ерөнхийдөө энэ хуванцар савнууд болон хуванцар савны үйлдвэрүүд бол бүгдээрээ хятад байдаг. Тийм болохоор та хятад бараа муу ч гэдэм үү тэр талаараа тэгж бодож болохгүй. Ягаад гэх юм бол одоо жишээлбэл iPhone ч юм уу янз янзын бүх брэндүүд өөрсдийнхөө үйлдвэрийг хятад барьсан байдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь юу юм бэ гэх юм бол энэ дээрээ BPA free тэгээд DHP free гэж бичсэн байх, тэмдэгтэй байх хэрэгтэй. Тэр тэмдэг нь болохоор үнэхээр тэр баталгаа өгч байгаа энэ нь одоо тийм хор бодисгүй ус болон одоо хүнснийхээ хэрэглээг хийгээд явхад ямар ч асуудалгүй гэснийг баталсан баталгаа гэсэн үг л дээ. За иймэрхүү байна. Та бүхэндээ амжилт хүсье.